Зохиолч дамжны даваан юм. Шалдан мэдэг өгүүлэг. Ногооны уняар татаж нүдэн нууранд нь ангир хун ганганаад л нутаг минь ийм л сайхан байдаг та. Ишиг чим шиг, хурах чим шиг эсвэл ботхоо хөхүүлж байгаа инг аятай тэр тэнд зэрэглээ наадаад л үүгээр түүгээр нэрмэлт халсан банд нар агсан морины жолоог сул тавьж эрийн хавыг гайхуулна үгэлтэй давхилдаад л нутаг минь ийм л байдаг та. Самбуу бүрэгтэй эмээл дээр хилтгий дүүхэн сууж ган дөрөөг жигээд морины амыг сул орхин нүдэ ансхийж унтаж эсвэл ёроолгүй бодлын тэнгист нэгэнт хөл алдаад түүн дотроо цаасан онгоц хөвөлсөн шигээ сэрүүн зүүдээр наадаж яваагийн аль нь үл мэдэгдэх нэрмлийн ааганд мансууранхан зүүрэмглэх энерийг сүрэн жав гэх болго. Сумын төвд болсон нэжгээд айлын хуримд орж чамгүй хүртээд дөрөө чангата яваан энэ. Сүлн буух ягаачгүй ногооны үнэр сэнгнээд ялаа батхан дүнгнэвч манерд юуны хамаа билээ тоогч шинж алга. Тарган цавдар морь өтгөн дэрстэй хөндийгөөд эзний ямар ч жолоодлоггүйгээр өгсөж эхэллээ. Нар уулын дээр хэсэг алтран байснаа улаахан шаргал туяагаа хумсаар далдарч цагаан гэгээ орчныг сүлнэ. Гүм бодолд орсон юмсан уу? Эсвэл зүгээр л зүүд нойронд автсан юмсан уу? Нүдэ анин донхойх мань залуу цагаан гэгээ тасарч бүрэнхий болтол чичив хийж хөдөлсөн чгүй. Яасан ч сайхан унтдаг залуу ямар ч сайхан сурмаг морив. Дэрснээс зий алдуурч томоо гэгчийн нуурын хажуугаар морь чимээгүйхэн гэлдэрч дээрээ суусан эзнээ сэрэхгүйсэн гэх аятай зөөлөн алхална. Хаяа нэг ангир нурхийн дуугархаас өөр чимээгүй энэ нуур тэрвхэн хавьдаа үзэсгэлэнтэй. Улбар улаан саран тэртээ хөдөлтэйгүр зүүрмэглэнхэн мандаж нуурын толиог сүүмгэр туяагаараа элбэнэ. Тэр гинтхэн сэрлээ. Морь явсаар нуурын захаас нэлээд холджээ. Сүрэн жавын ар нуруугаар хүйт даагаад өнөөх найрын арх сурггүй гарч би нэг л жихүүцээд явчихлаа. Тэгээд ч эмээл дээрээ нэлээд унтсных арх нь гаралгүй ч яах вүлээ. Гэхдээ яагаад энэ сайхан дураар задгай талд хангайн нүдэн шиг ийм сайхан нуурын хажуугаар явж байж ар нуруугаар нь чөтгөр гүйх шиг болдог вүлээ. Харин тэр нь их учиртай. Учрыг мань сүрэн жаваас өөр хинч мэдэхгүй ажээ. Мядаг дөнгөжл хорь хүрч байлаа. Цагаахан хазарт нь үл мэдгхэн туяа суугаад тахим шүргсэн хархан гэзгээ гурваар даран сүлжиж чилгэр болоод тэгш сайхан нуруугаараа унжуулсан нь чухмал дарихийн биелэл гэлтэй. Торгомсог нэмгэн хувцсны цаанаас боловсрч буй алим шиг хоёр хөөрхөн момон төрж тасархай бэлхүүсээ хөдөлгөн гунхалзанхан алхах нь цэцгэн дундуур нисээд өнгөрөх салхич юм шиг. Тэр салхи чухамдаа сүрэн жавын харцаар дайрч ороолонгийн хүсэл авчирсан билээ. Нэг л мэдхэд мядгийн биенд харц нь унаж тэднийхээр орж гарах болжээ. Өвгөн аав нь нас дээр гарсан хийгээд ээж нь алерт хорвоогоос бутсан энэ охинд өмг түшиг гэх юм үлдсэнгүй. Мядаг үнэндээ хожуу гарсан хинз охин байлаа. Ээж нь ааваас нь 20 шахуу дүүч
хорвоогийн хатуурхлыг тэсч гарсангүй өвчний улмаас өөд болжээ. Охин сүрэн жавыг цаашаа гээгүй ч бас наашаач гэсэнгүй. Хаяа нэг хоног тааруулан буухад ор засч өгөх авч аавынхаа цаагуур орж унтах болгоо. Яа даа байц. Чиний над сайхан биегтэн яаж өөр юм болгоё доо гэсэн адын бодол сүрэн жаваас ер салхаан болжээ. Үнэн дээр сүрэн жав түүнтэй амьдрий гэж хизээж бодож байсангүй. Тэгээд ч савсаг зантай айлын эхнэр эзгүйчилсэн энэ нэрийг мядаг өрөөснүүдээрэж тоож харахгүй байсан нь үнэнтэй билээ. Гэвгэнтхэн мань эрд завшаан гарлаа. Завшааныг өдий насалтлаа алдаж үзээгүй ирсэн. Аав нэг удаа "За хүү минь, чи мэдэгтэй сум яваад гаач. Гурил будаанаас эхлээд авах юм их л байна" гэж сүрэн жавыг гуйлаа. Майнэр ихэд баярлаж "Хөө, тэги" гэж урайлгахан зөвшөөрсөн билээ. Сумын төв орж өвгний захиасыг авах зуур майнэр эгээтэл мядгийн нөхөр аятай аяглаж явлаа. Хүн болгоны харц мань хоёр дээр тусаадч байх шиг. Үндэ мядаг бол хүн бүхний харцыг өөрийн эрэхгүй татаж чадах тийм л гоо үзэсгэлэн байлаа. Манай хоёрыг эрэхтэл оройч боллоо. Сүрэн жав буцах замдаа мядгийг найрчих санаатай ихэд оролцсон ч мядаг хариу юу ч хэлсэнгүй. Тэр хоёр элдвийг ярилцж явсаар энэ нуурын эрэгт ирсэн билээ. Сүрэн жав мориноосоо буухад мядагч мөн дагаад буулаа. Ухуур мөчдөрийн цаад санааг санаа суугаагүй залуу бүсгүй хэрхэн гадарлах билээ. Гэтэл сүрэн жав мядгийг ухсхийн тэрч авах нь тэрэ. Доргомсог арьс, уян зөөлөн бие, мултрах гэж тэмүүлсэн хүүхний аяг. Энэ бүгд цөм нийлээд залуугийн мунаг тачаалыг улам хөдлөгч "Ахаа хэрэггүй болооч" гэж харцханд бариулж байгаа болжмор аятай бүсгүй хичнээн хашгирсан ч нарийнхан бэлхүүсээр нь тэрсэн бахим гар суларсангүй. Бүсгүйн хэвлий тийм гэхэн аргагүй зөөлөн хийгээд халуухан ажээ. Сахлаг ногоон дээр бүсгүйг дарж хүслээ хангасан сүрэн жав болдог юм болдгоороо болсон аятай бод идсэн боохоо шиг тэрийж харин мядаг дугуйхан босоод хувцсааг өвснөө мориндоо мордож гэрийн зүг гэлтрүүлжээ. Хэсэг хэвтэж хүүхний хойноос харжээ байсан сүрэн жав сая л нэг сэхэрвүү гэлтэй ухсхий мордож гүйцэж очоод яриа үтсэн хэдвэж мядаг дуугарсангүй. Харин маргаашнаас нь сүрэн жав хүүхнийг хүчтэй мөрөөдөж түүнгүүгээр хорвоог туулах нь утгагүй санагдаж эхэлжээ. Мядгаас өөр юм сэтгэлд нь хурахаан болоод аяг зан, нарийнхан бэлхүүс, чирэг булчин, сунгар гизгийг бодож хагас дутуухан хүчээр эдэлсэн нэгхэн удаагийн жаргалаа сангалзаж унь тоолон хэвтэх болжээ. Очих хүсэл, түүнийг харах хүсэл их байвч бас ч гэж эмээгээд айгаад ч байх шиг. Нэг удаа залуу зориг гарган жаал жуул чихэр бов базаагаад гэрийнх нь үдээр шагаасан боловч бүсгүй цайж хийж өгсөнгүй. Харин өвгөн "Чич хүнээ байсан хүний оромцог юм да" гэснээс өөрийг хэлсэнгүй. Өвгөн мэдчихэж. Анх удаагаал сүрэн жавта
гэмшиг сэтгэл төрөв. Өгөр толгой минь. Чи ивээр ярьж хөлдөн сууж болсонгүй юу? Хойтон хавран өвгөн нас баржээ. Нутаг нугынхан цөм очиж оршуулгад нь сүрэн жавч мөн очлоо. Мядгийн цагаахан царайд нь сүүдэр буугаад тормгор алаг нүдэнд нь гуниг хургаад өмг түшгээ алдсан өнчин охин эхээс салсан янзгын адил дэндүү өрөвдөлтэй. Сүрэн жавч өрөвдлөө. Эцгийн нутаглуулаад тун удаагүй байтал холын хамаатныхан нэгээр мядгийг дэрэгдээ авч буулгах болж сүрэн жав нүүлгэлцэж өглөө. Мядаг ягаад ч юм тэгэхэд түүнийд талархангүй нүдээр хараад баярлалаа чамд гэж билээ. Аха гэдэг хүн гинтхэн яагаад чамд гэх болсон юм бол? Хэд хоногийн дараа манер чихэр бов амттан тэргүүднийг ихээр ганцгалж мядгийгаа очиж аргадаг хэрэг. Ер нь ч суух санаагаа шулуухан хэлий байц гэж сэтгээд гэрт нь очивол мядаг байдаггүй. Энэ хүүхэд хэл улгүй гинтэл алга болчихлоо. Хаачсныг бүү мэд гэсээр хамаатных нь ах угтаж залууч чихэр бовоо хүүхдүүд нь тараагаад толгой ганцгалан буцваа. Яасныг бүү мэд сурггүй болж сум даяараа эрэл сурал болсон ч олдсонгүй. Эвхэж тавьсан хувцс нь янзандаа эдэлж хэргэлдэг бүгд нь байрандаач ногоон дотор хайсан ганц сувд шиг эзэн нь үгүй болоод даруй 3 жилийн үрийг үзжээ. Энэ нууранд живээд үхсэн гинэ. Эртэд балдангуйг явж байхад мядаг чармаа шалдан явж байсан гин шүү гэсэн яриач чихэд элсэлээ. Хач юм да. Нуур өөртөө орсон юмыг гаргаж хайдаг гэсэн үгүй л байж тээ. Зовлондоо шаналаад энэ шаазгай нуур руу унаад өгчихдг юм байж тээ гэж эрэг дээр нь сууж байхдаа сүрэн жав бодно. Гэвч тэр орой үдэш эрэг хаваар нь явхдаа жиирхдэг байлаа. Арх ууж унтсны гайгаар энд ингээд ирчгэн чинээ сансангүй. Харин сүрэн жав мядагтай учирснаас хойш савсаг зангаа гээгээд чухамхүү амьдралын төлөө төрсөн мэт чармайн зүтгэж эхэлсэн билээ. Нутгийнхан ч талархалтай хандаж байлаа. Энүүхэн хэсэг газар тэрвхэн тэр дэрсэн тойрон мядагтай эдэлсэн жаахан жаргал түүнийг хүмүүжүүлсэн мэт санагдана. Дахиад тэр хизээч эмэгтэй хүний хормой хот сөхөөгүй билээ. Гэвгэнт мядаг чармаа шалдан урд нь үзэгдхэн тэр. Савх шиг хуруунуудаараа агаарт сонин хөдөлгөөн хийж зорголын шиг хархан нүдэрээ сарны зүг ширтээд тахим шүргсэн хархан гэзгээ сул асгаруулад эгээл хөвж яваа юм шиг эсвэл омголон салхийг номхруулад хөлгөлж гисэн мэт чив чимээгүй урагшлна. Сүрэн жав хэдийгээр айсан ч амраг сэтгэлтэй бүсгүйгээ хараад баярлан дуудлаа. Мядаг! 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 Намуухан агаарт дуун сонин цуурайтна. Мядаг урагшаа явсаар л байна. Бие гижигдэн бүрхэх сул хархан гизгэн
дураар задгаа асгараад чадвал намайг бариад аваач гэх шиг хачин мэдрэмж төрүүлэх ажээ. Сүрэнжав морио давирлаа. Агсам цавдэр ухс хийсэн ч мядаг гүйцэгдэхгүй л байлаа. Залуу гизгэнд нь хүрэн алдан явсаар чүү чамаа шүүрэн авбал мядаг эргэн харлаа. Бурхан минь гэж хүүхний цагаахан нүүр бат харвалж уруул нь хатж харж игоод өнөөх сайхан гизэг үсэн гарт нь замг шиг наалдаад туг тугаараа зулгарн ирэх ажээ. Гангар шаазан шиг өнөөх хоёр мөмн шулмсынх шиг унжиж цээжнийх нь яс хэрзийгээд торгомсог зөөлөн хэвлийн цүрдийж цочсон янзгных шиг өнөөх сайхан нүднийх нь оронд улаан цог улалцаж ясан хэдрэг болсон амтэн Сүрэнжавыг тэврэн авах нь тэр. Босооч хөөе, өгснээ хийж шар ус гударсан юм гэсэн дуунаар цочин өндийвэл саахалтынх нь бавуу дэрэгдэн ирчихсэн зогсож байлаа. Нар аль хэдийн хөөрөөд эзнээс салсан цавдэр ойр зуурхан идээшлэн. Цаан чин сонинтой. Мядаг урд шөнө ирсэн. Юу? Үнэхээр мядаг ирсэн байлаа. Өндөр гэгчийн цагаан залуу дагуулж бас маамуу тэрсээр ахинда иржээ. Ямар сайхан хүүхэн болоо вэ гэж голоороо нэг шуугив. Мядгийг харах гэж хүн бүхэн тэднийх рүү цовж гагц Сүрэнжавл явсангүй. Орон дээрээ толгойгоо салавчлан хэвтээд шалтан мядаг, жинхэнэ мядаг хоёрын алинд нь итгэхээ мэдхэн болоод хий дэмийл гийвэрч хэдэн өдрийг авчээ. За яадаг юм. Ядахта очиж үзэгдий хэмээн сэтгэж мядагтай суувал өмсөндөө гэж хийлгээд авдартаа хадгалсан хамб торгон дээлийг гаргаж морио эмээлж аваад тэдний зүг шогшуулжээ байтал томоо гэгчин хар тэрэг хажуугаар нь сүнгэн өнгөрч дугуйн дороос нь боссон шороо Сүрэнжавын шинхэн дээлийг мялаагаад тэртэх хөдлийг даван одвоо. Зуны цэцгсийн дэлбэг тоосороо хүчсэн тэр тэрэгний дотор мядаг сууж яваа гэдгийг зөнгөөрөө мэдсэн залуугийн сэтгэлд намрын салхи эсгэрэх шиг. Жихүүн хийгээд омглон тэр салхи хорвоогийн хуурмаг агшин бүрийг арчаад өнгөрөх шиг цээжинд нь одоо огт юу ч үлдээгүй мэт гунигт бодол зэрэгцэн орших ажээ. Цаг хугацаа нэгэнтээ урсдгаа урсаад одсон байлаа. Зохилогдсон Дамдны даваа нэм 2001 он. Уншсан Эрхэнбаярын Баттарж 2026 он.